Өндөр улаан сүмийн ерөнхий боловсролын сургуулийн 2024-с 2025 оны хичээлийн жилийн ажлын товч тайланг танилцуулъя. 2024-с 2025 оны хичээлийн жил тус сургууль нь удирдах ажилтан 3, гүйцэтгэх ажилтан 48, туслах ажилтан 32, нийт 83 албан хаагч 29 бүлгийн 796 сурагчдад боловсрол олгохоор сургууль төмөжлийн ажлаа зохион байгуулж байна. Сурагчдын тоо мэдээг задлж үзвэл бага ангид 12 бүлэгт 350 сурагч, дунд ангийн 11 бүлэгт 296 сурагч, ахлахангийн 6 бүлэгт 150 сурагч тус хичээлж байна. Тус сургуульд нийт 44 багш ажиллаж байгаагаас эрэгтэй багшийн эзлэх хувь 14.8%, эмэгтэй багшийн эзлэх хувь 85.2% байна. Мэргэжлийн зэрэгээр авч үзвэл тэргүүлэх зэрэгтэй 9 багш, заах арга зэрэгтэй 16. Энэ нь нийт багш нарын 57%-ийг эзэлж байна. Цаа сургууль бол одоо энэ хичээлийн жилийнхаа менежментийн зураглал тайлангаа боловсруулахдаа өнгөрсөн хичээлийн жилийн менежментийн зураглал тайлангийнхаа одоо тайландаа үнэлгээд өгнөлт хийж, анализ хийж бас сайн хийгдсэн цаашдаа түгээн дэлгэрүүлэх тийм ажлуудаа бас нэлээд чухалчилж авлаа. Мөн одоо бас сайжруулах шаардлагатай ажлууд дээр нэлээд тулгуурлаж ажиллаа. Тэгээ энэ өхнийхээ үндсэн дээр бол бид бүхэн бол одоо менежментийн зураглалаа бол боловсролын бодлого чиглэлээр нэлээд уялдуулаад тэгээд ер нь бол бид бүхэн тулгамдж буй асуудлаа нэлээд сайн тодорхойлоод энэ дээрээ бол орон нутаг болон эцгийн дэмжлэг нь ямар байх юм, олон нийтийн зүгээс одоо яаж оролцох уу гэдэг бүх талынхаа хамтын оролцоог нэлээд сайн гаргаж өгч оролцогч талуудынхаа үүрэг чиглэлийг нэлээд сайн гаргаж өгснөөр одоо бас нэлээд даваа талтай боллоо. Бид бүхэн бол одоо ер нь бол алстаа бол юг зорж байгаа вэ? Аюулгүй орчин чанартай хүртээмжтэй үйлчлэгийг л одоо иргэд олон нийт сурагчтай хүргэхийг ингэж зорж байна. Энэ хичээлийн жилдээ бол бид бүхэн бол идэвхтэй оролцдог, эрүүл шүттэй, цаг баримталтай хүүхдийг төлөвшүүлнэ гэсэн ийм зорилгыг төвшүүлэн ажилласан байгаа. За бид бүхэн цаашдаа бол одоо манай сургуулийг төгссөн энэ төгсөгч хүүхдүүд маань одоо ямар болоосоо гэж хүсэж байгааг бол хүсэл тэмүүлэлтэд суралцдаг, хамтын хүчээр бүтээдэг, эрүүл мэндийн эрхмэлдэг ийм хүүхэд болон төлөвшөөсөө гэдэг ийм зорилгыг төвшүүлэн нийт бол 6 зорилтын хүрээнд 17 үйл ажиллагааг одоо төлөвлөн ингэж ажилласан байгаа. Энэ нь яаж байгаа вэ гэвэл ерөнхийдөө бол одоо нийт бүгдийг нь биш, чухлыг нь авч одоо ингэж одоо чухал ажил дээр нэлээд сайн мониторинг гэж ингэж ажиллая гэсэн юм зорилготойгоор ажилласан байгаа. Сургуулийн чанарыг сайжруулах сургуулийн бодлого хөтөлбөрийг 6 чиглэлийн дагуу 17 үйл ажиллагааг төлөвлөн боловсруулж амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал багш нарт туршлага солилцох, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх, багшлах арга зүй болон мэдлэг чадварыг ахиулах, хүүхэд нэгүрийн сургалтын гүйцэтгэлийн түвшнийг ахиулах, акцийг үнэлэх, урамшуулах, сургалтын хэрэглэх түвшинээр хангах, сурах орчныг сайжруулах, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлээр энэ хичээлийн жилийн ажлаа төлөвлөсөн байна. Засгийн газраас баталсан чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш ажлын байрандаа хөгжих, гадаад дотоод хамтын ажиллагааг сайжруулах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд ахиц гаргах зорилготойгоор багшийн хөгжлийн хөтөлбөрөөр 8 чиглэлээр 28 ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Энэ хичээлийн жилд хүний болон мэргэжлийн хөгжлийн чиглэлээр 7 удаагийн сургалтад давхардсан тоогоор 307 багшийг хамруулсан байна. Орхон аймгийн 4-р сургуультай хамтын ажиллагааны санамж шишигт гарын үсэг зурж 2 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Энэ үйл ажиллагааны үеэр манай сургуулийн 8 багш Эрдэнэт хотын 1, 4, 5, 15, 17 урлагийн төрөлжсөн уран их шиг сургуулийн сургалтын орчин нөхцөл, багш нарын арга зүй, мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаатай танилцж дуршлаг судаллаа. Багш солилцоо 2025 хөтөлбөрийн дуршлаг солилцох үйл ажиллагаа 3 дугаар сарын 17-оос 3 дугаар сарын 21-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж дуслаа. Сургууль багш нарын хамтын ажиллагааг сайжруулан багш ажлын байрандаа хөгжих боломж бүрдсэн арга хэмжээ болсон юм а. Багш нар хилцүүлэгт болон үзүүлэх хичээл зааж ажлын байрны сургалт зохион байгууллаа. Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр 10 төрлийн дугуулан секц хичээллэж байгаагаас үүнд спортын төрлөөр 4, урлагийн чиглэлээр 3, технологи, гар урлал төрлөөр 2 дугуулан, оюун ухааны 1 дугуулан тус хичээллэж 377 сурагчид тус сургалтуудад хамрагдж байна. Сурагчдын спорт, урлагийн хөгжлийг дэмжих чиглэлээр намрын спартакиад, сургуулийн аврах шалгаруулах сагсан бөмбөг, волейбол, урлагийн наадам зэрэг үйл ажиллагаанд сурагчдын анги нийтээр оролцуулах, сурагч нэг бүрийн оролцоог дэмжих зорилгоор удирдам чиглэлээ боловсруулж үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж байна. Манай хамт олон энэ хичээлийн жилд багш нар ажилтан албан хаагчдад сурагчдынхаа ая тухтай орчинд ажиллах, суралцах хөгжих боломжийг бүрдүүлэхээр олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Үүнд
Хичээлийн 2 дугаар байр дотуур байранд боловсролын яам Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газрын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг ашиглалтанд хүлээн авсан сурагчдын сэтгэл ханамж хавхун ариун цэвэр сайжирсан. Анги кабинетэд шаардлагатай зүйлсийг жагсаалтыг гаргаж боловсролын ерөнхий газар дахь хөсөлтөд хүргүүлснээр 3 ангийн ширээ сандал, 3 ангийн самбар, 2 дугаар хоолны тоогоо 1, 1 дугаар хоолны тоогоо 2, 20 ширхэг хорон бүк, 75 инчийн ухаалаг зурагт 2 ширхэг урлаг заалны тоног төхөөрөмж зэрэг бараа материалыг үе шаттай шийдвэрлүүлсэн. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зардлаар багш нарын компьютерийг 100% шинчилсэн. Байгууллагын хүүхэд хамгааллын зардлаар дотор байрны орчинд гарч буй эрсдлийг буруулах зорилгоор дотор 7, гадна 2 камер суйрлуулахаар үнийн санал авч судалгаа хийж байна. Манай галт тогооны хамт олон 6 оны бүрэлдэхүүнтэйгээр өдийн хоол хөтлөөр 360 хүүхэд, дотор байранда 110 хүүхдийн хоол өгдөг. Дотор байрны хүүхэд нь өдөрт 1800 ккал илчлэгтэй хоол идэх ёстой. Өдийн цайн болохоор 540 ккал хоолны илчлэгтэй хоол өгдөгөө. Тэгээд өдөр болгон 14 хоногт 7 хоног болгон цэсээ сольдог. Нэг хоол давтагдахгүйгээр 14 хоног хоол 14 хоног давтагдахгүйгээр явдаг. Хүүхдүүдтэй илчлэг ккалороор сайн. Сүү цагаан бүтээг 7 хоногт 2 удаа, жимсгнийг 7 хоногт 3 удаа, хоолыг 7 хоногт өөр менюгээ байнга сольж хүүхдүүдтэй илчлэг ккалороор дүүрэн хоол өгдөг. Иргэд олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа гэвэл манай сургуулийн энэ хичээлийн жил сурагчдын спортын хөгжлийг дэмжих хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор U15 аймгийн аварга шалгаруулах чөлөөтөхийн тэмцээн, улсын нэгэн сан бүхийн олон улсын хэмжээний мастер цогцлын нэрмжит өсвөрийн үндэсний үеийн барилдаан зэргийг нутаг орондоо зохион байгууллаа. Сурагчдын сурлагын хөгжил, багш сурагчдыг урамшуулах, төгсөгчдийг сургуулийн үйл ажиллагаанд хамтарч оролцох боломж бүрдүүлэх зорилготой Монгол улсын гавьяа багш нар мандахын нэрмжит бүсийн Монгол хэлний стандарт олимпиадыг 1986 оны төгсөгч Шав Нартаа хамтран зохион байгууллаа. Мөн боловсролын тэргүүний ажилтан Денсмагийн нэрмжит бүсийн математикийн стандарт олимпиадыг 2002 оны төгсөгч Шав Нартаа хамтран зохион байгууллаа. Эцэг эх асран хамгаалагчдын нээлттэй хаалганы өдрөлгийг сургууль эцэг эхийн хамтын үйл ажиллагааг сайжруулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгууллаа. Өдрөлөгт нийт 29 бүлгийн 116 эцэг эх оролцлоо. Эцэг эхчүүд багш сурагчдын хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож, сургуулийн анги кабинетийн орчин нөхцөл, технологийн дугуйлангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцсан юм. За, би Өндрлансмын одоо ууг бол энэ сургуультай сурч боловсрсон. Бидний үр хүүхэд ч гэсэн энэ сургуулийг одоо сурч төгссөн. Би одоо дөрөвдөлтэй манай хүүхдүүд бүгд энд сурч боловсрсон. Одоо ачигаа бас энэ сургуульд одоо ингээ өгөөд сурч байна. Тэгээ бидний үеийг бол миний үр хүүхдийг сурж явах үеийг бол орчин нөхцөл нь маш их сайжирсан. Багш нарын одоо итвэх зүтгэлжиг сайжирсан. Хүүхдүүдийн одоо сурч боловсрох нөхцөл бол мундаг сайн болсон байгаа. Тэгээ энэ байдалд бол би одоо их сэтгэл ханамжтай сайхан байдаг. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд Өндөрлансмын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон бүтээгдэхүүн улсын төрөлжсөн олимпиадад манай сургуулаас 2 багш, 1 сурагч оролцсноос орос хэлний багш ган зэрэг мөнгөн медаль, англи хэлний багш саран гэрэл, хүрэл медаль хүртэж онцгой сайхан амжилтыг үзүүлсэн юм а. Улсын аврах шалгаруулах U13 чөлөөтөхийн тэмцээнээс 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байна. Улсын аврах шалгаруулах U15 чөлөөтөхийн тэмцээнээс 9А ангийн сурагч Ариун Баатрин алтан учир хүрэл медаль хүртлээ. Улсын аврах шалгаруулах үндэсний бүхийн өсвөрийн тэмцээнээс Төр мандахын Нямбаяр тэргүүн байр эзэлж, мөн Хагхо кап Сомо бүхийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Манай сургуульд маш олон дугуйлан секц байдгаас би чөлөөт бүхийн дугуйлыг сонгож 5 дахь жилдээ хичээлж байна. Чөлөөт бүхийн дугуйланд нийтдээ эрэгтэй эмэгтэй 50 гаруй хүүхэд хамрагдгаас би энэ жил U15 чөлөөт бүхийн улсын аврах шалгаруулалт тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Би одоо үндэсний хөр хичээлээ 5 жил болж байна. Тэгээд энэ жил үндэсний хөхийн багнаар тус 2024 оны улсын аврах шалгаруулалт тэмцээнд амжилттай очиж алтан медаль хүртэж сая болсон Өөрөнгө аймагт тусан улсын аврах шалгаруулалт тэмцээн шагналт байранд орсон. Интеграц суурилсан багшлахын бас оролцох сэдвт аймгийн шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон Багаараа 1-р барьцлаа. Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийг өгтөн зохион байгуулсан спортын арга хэмжээнд Өндөрлансмын ерөнхий боловсролын сургуулийн багш нар хамт олноороо амжилттай оролцож 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд отхон бэлэг ахлагчтай хорол гарав, жаргалмаа, ариун анаар 2-р барьцлан мөнгөн медаль хүртсэн юм а. Мэргэжлийн хичээлийн 2-ын даваа буюу аймгийн төрөлцсөн олимпиадаас 1 алт,
5 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ. Аймгийн аврах шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс 9 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль авч багийн дүнгээр 15 ангилалд 3 дугаар байр эзэлсэн байна. Аймгийн аврах шалгаруулах ширээний теннисний тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль авч багийн дүнгээр 3 дугаар байр эзэлсэн байна. Нутгаа дэмжи 5 математикийн түргэн бодолтын олимпиадаас 4 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль авч багийн дүнгээр 2 дугаар байранд орлоо. Мөнгө хөлөг багшийн нэрэмжтэй 8 аймгийн сурагчид оролцсон түүх нийгмийн ухааны хичээлийн олимпиадаас 2 хүрэл медаль. Төмөр багшийн нэрэмжит аймгийн стандарт математикийн олимпиадаас 1 алт, 7 мөнгө, 10 хүрэл. Архангай аймгийн биологийн багш нарын холбооноос зохион байгуулсан биологийн хичээлийн стандарт олимпиадаас 5 алт, 14 мөнгө, 20 хүрэл медаль. Архангай аймгийн химийн багш нарын холбооны нэрэмжит стандарт сорилго 4 олимпиадаас 2 алт, 5 мөнгөн медаль, 8 хүрэл медаль. Худам бичиг үндэсний бичгийн анх дахь олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл. Архангай аймгийн хойд үсгийн 7 сумын агалхангийн сурагчдын дунд зохиогдсон мини эсэлтийн ерөнхий шалгалт 5 төрөлт олимпиадаас 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай хичээлийн жилийнхэн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.